Гадагшаа бензин охин улсын хурлын гишүүн. Гэтэл охин нь гишүүн. Ингээд бодохоор таашаа айлын том охин гэхэд охинтойгоо их хурлын гишүүн болсон юм уу? Яасан одоо нөө цэнгүүн гишүүн. Харин нэг тийм яа одоо яг цэнгүүн гишүүн манай хүүтэй онж бол да. Тэгээ 97 оных ахгүй. Тэгэхээр яг оны хувьд бол байж болохоор тий. Тэгээд яг яагаад тийм мэдээлэл гарсан бэ гайхаад байгаа. Яг цэнгүүн гишүүнт бол манай одоо ямар сайндаа очиж асууж байгаа байхгүй ээж аваасаа. Үшин цэнгүүн гишүүн чи манайтай ямар нэг хамаатай юм бэ нөө? Тэ хамаатай садан ч юм уу тэ үеэлж гэдэг юм уу? Одоо бас тийм байна уу гэх тиймэрхүү. Ер нь бол ямар ч холбоо хамаарал байхгүй. Надад зүгээр хөөрхөн санагдаад тэгээд үгүй яах вэ одоо хүмүүс тэгээд яг тий яг яагаад чи нэг тийм одоо мэдээ яваад илээ. Тий ямар сандаа шоглоод нөгөө их хурлын гишүүдтэйгээ тэгжээс ахгүй. Тэнгүүд би чи ямар хөөрхөн охинтой болчихвоо. Бэрээ болгоод авчдаг юм уу гэж ярьжсэн. Тий. Энэ цаг бичгийн мэндийг өргөн үзэгчдээ Сүбэдэ цэнгэн сайтаас үзэгч та бүхэндээ зориулсан бэлдэж байгаа тэрл бие нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор Монгол Улсын их хурлын гишүүн Оян гişиг өрөөтэй оролцож байна. За энэ өдрийн мэнд хүргэе. За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Оян гişиг гишүүнийг бол одоо үзэгчд ааваар нь илүү мэдэж магадгүй бах тий. Унчиг дарж дарахын ууган охоо гэдгээр нь ээжийнхаа тухай, аавынхаа тухай, гэр бүлээсийнхаа тухай эцэг эхээс яг хэдүүлээ юм бэ? Энэ талаар хоёул яриагаа эхэллээ. Аав маань угаасаа олонний танил улс төрч хүн байсан учраас энэ бол манай гэр бүлийнхний тухай хүмүүс нэлээд мэдэх байх. За аавын маань хувьд бол Архангай аймгийн Захир сумын угшилтай. Тийм учраас одоо аавыгаа дагаад би Архангай аймгийн хүн гэж явна. Өөрийн хувьд бол дэж хотын унгаа иргэн. Ээжийн маань хувьд болохоор Налаа хотод төрж өссөн. Манай ээжийн маань аав уур хачин хүн бас хүмүүс сайн мэддэг. Шарын голоо уурхаан дарга сүүлд одоо Налаахт бас олон жил Налаахын уурхаан инженер даргаар ажиллаж байлаа. Мөн сүүлд тэтгэвртэй гарсан үедээ ч гэсэн ингээд яг өөрийнхөө л тэр одоо уурхаатай холбоотой ажлуудаа хийж исэн бас тийм мундаг хөдөлмөрч хүн байдаг. Ээж ааваасаа дөрвөлээ. Би айлын том охин, нэг эмэгтэй дүү, хоёр эрэгтэй дүүтэй. Би ч одоо яг 1-р сургуулийн тооны анги, инженерийн анги төгссөн байхгүй юу? Уг нь бол яг тэгэл програм хангамж буюу алгоритм бичдэг, код бичдэг хүн болно гэж зорж агаад 9-р ангиасаа л гинтхэн хуульч болно гэл. Одоо бүх юм оронгоор иргэн гэдэг шиг тэгэл нийгмийн хичээл рүү ороо явцсан. Тий. Тэгээ ер нь бол 10 жил байхдаа одоо жоохон нэг кик гэж хэлдэг штэ яг нэг хичээлэл сайн хийдэг хичээлдээ дуртай тэгсэн мөртлөө одоо яг юм нэг юм манлайлагч тэргүүлэгч онцорлогтон бас биш. Ерөөсөл яг л ингээл одоо ч гэсэн тийм байхгүй юу ер нь бол яг ингээл өмнөх юмаа л хийх дуртай. Өмнөх юмаа л ерөнхийдөө нөгөө төс тас сайн байдаг яг тий яг одоо хариуцаж авсан юмаа нухаа суух дуртай. Та нөгөө математикт дуртай гэж байна тий. Тэгэхээр ер нь бол одоо таны яхахгүй хүүхэд нас одоо гэр бүлийн хүмүүжил математикийн томьёон донд өссөн баг. Анханасаа яг тоонд уралсан шалтгаан гэх юм бол ерөөсөө ингээд жишээлбэл нэг бодлого бодож чадахгүй байлаа гэхэд аав дээр очиход тэрний хариуг муу бодлыг зааж өгнө гэж хизэж байхгүй. Бүр нөгөө нэг анхны теорем руу явчихдаг байхгүй. Бүр ингээд анханасаа эн чинь яг ямар байдгийг ингээд яг юунаас улбалж гарч ирсэн бодлогыг чи бодох гээд байгаа гэдэгтэр ингээл асуугаалаа. Тэгэл нэг цэг дээр унаа штэ тэр үед нэг тийм жижигхэн нэг ойлгоогүй хэсэг үлдсэн байвал яг баригддаг байхгүй. Тэгэл тэнцээ чин өчнөө лекц уншаалал одоо жишээл нэг бодлого бодох гэжсэн бол тэрий чин дагаад 10 20 бодлого бодно бүр ингээд эхлээс нь авахлаад тэгээд нөгөө яг ингээд тоо бодлого гэдэг бол өөрөө чийжилдэг юм биш. Ерөөсө бүгдийн анханасаа чи ямар ч томьёог өөрөө гаргалгааг нь гаргаж болно. Анханаас нь тий задлаад бүр энгийнчл рүү н оруулж болно гэдэг ийм аргачлалаар сурсан учраас яг юм нэг бусад ер нь бол тооны хичээл, тооны бодлогууд илүү одоо ойлгоход амар цаашаагаа дурлж хийхэд нөгөө дурлахуйц санагддаг байсан. Яагаад гинт хуульч болохоор болцсон юм? Магадгүй хүүхэд насныхаа мөрөөдлөөр өнөөдөр ажиллаж амьдарч байсан бол яг ямар мэргэжлэн байх вэ? Зорж исэн юмараа явсан бол би одоо яг код бичдэг IT мэргэжилтэнд л болчих байсан. Яг яагаад
одоо нийгмийн чиглэл рүү хуульч тал руугаа хэлбийцсэн бэ гэхээр тухайн үед ингээд нөгөө яг юм хуульчтай кинонууд их гардаг байсан юм л да. Тэгээ тэрэнд ингээд нэг юм эмэгтэй өмгөөлөгч нар айгу гоё идэвсэн байхгүй юу? Хуульч эмэгтэйчүүд ингээд нэг юм бие авч явж байгаа нь гоё. Дээрээс нь яг ингээд шүүх хурлын мэтгэлцээнийг харахаар тий яг тэр өмгөөлөгчийн тэр нөгөө юм хүнийг хамгаалж байгаа тийм ээ. Тэгээ дээрээс нь яг нэг юм одоо хилмигдсэн гэх юм уу тий одоо буруутгагдсан одоо хилс хэрэгээр буруутгагдсан хүмүүсийг ингээд өмгөөлж байгааг харахаар би яг ийм хүн болно. Яг ийм хүн хамгаалдаг хүн болно гэж хүссэн. Тэгээ 9 дугаар ангиас эхлээл конкурсандаа бэлдээл нийгмийн хичээл рүү илүү анхаарлаа төвлөрүүлээл ингээл явсан. Тэгээд яг 10 дугаар ангиа төгсөөд конкурс төгтөө болохоор би яг тэр үед чи ээш гэж байгаагүй шүү дээ. Конкурс гэдэг. Тэгээ конкурс гэж явдаг байсан. Тэр нь яг сургууль дээр очиж шалгалтаа өгдөг. Тэгэнгүүт би тэнцээ яг Мойсийн хууль, Мойсийн эдийн засаг, Мойсийн мат гэдэг ийм 3 сургууль бүртгүүлээд шалгалтуудаа өгөөд явдаг байхгүй. Тэгэнгүүт яг Мойсийн эдийн засаг, Мойсийн хууль хоёрын шалгалт авцсан. Тэгэхээр яг Мойсийн хуулийнхаа шалгалтыг өгч тараад Мойсийн эдийн засгийнхаа математикийн шалгалтыг нөгчөөд 2 дахь шалгалтанд нь орч чадаагүй. Тэгэнгүүт Мойсийн математикийн ангийнх, хуулийн ангийнх хоёр тавцаагүй байхгүй. Тэг хоёр өөр чиглэлийн учраас тэгээд математикийн ангида 3-аар дээрээсээ 3-т чигсэж ороод хууль дээрээсээ 2 чигсэж ороод тэг яг тэр үед сонголтоо ихэд за нэгэнтэй л хууль руугаа орно гэж хэлсэн юм чинь гээд тэг тэр үед хэрвээ математикаа сонгосон бол эхний дөрөвний програм хангамжийн анги авах боломжтой. Яг одоо хүүхд насны маань мөрөдлийн анги байсан шүү дээ тий. Тэгээ манай найз охин нэгээр гараад яг манай ангийн охин одоо Microsoft-д ажиллаж байгаа. Биш олон жил ажиллаж байгаа. Ер нь бол тэнцэнэ нэлээд бас тийм нэр хүндтэй ажлыг явж байгаа. Германы Bonn хотод магистрийн зэрэгээр сурсан тийм. Тэгээ яг уг нь бол нэг хэдэн жил ажиллаж байгаад магистртаа сурах гэж бодож исэн боловч тухайн шууд үргэлжлээд төгсөнгүүтээ тэгээд Германд яваад магистра хийгээд тэгээ 2002 онд төгсөөд ирсэн. Тэр үед ч юм ер нь бол нөгөө айгүй ингээд юм хурдан ингээд одоо энийг гяс хийчих ингээд яваад байдагс болохоор би чи 10 жилийн 16-тай дөнгөж 16 хүрээд төгсчихсэн. Тэгээд 20-тай дээд сургуулаа төгсөөд тэгээ 23-тай 24-тэй анхныхаа ажилд 23-тай анхныхаа ажилд орж исэн мастера хийцэн. Нөхөртэй, хүүхэдтэй ингээд хамаг юмд болцсон. 18 настанда тусдаа гарч ирсэн гэсэн тийм. 18 настай хормоо хийгээд 19 настай манай том хүү гараад тэр үед чи хүмүүс чи амар ирт эхэллээ гэдэг ангитл би чинь 4-р курстэй хүүгээ гаргасан шүү дээ. Яг нь эрт 16-таа 10 жилээ төгсчихөө тэгж тараа. Тийм болоо явцсан бол. Ер нь бол яг ээжигээ дуурайгаал яг 2 охин 2 хүүтэй болно да гэж боддог байсан. Гэтэ тэгээд арай чадаагүй. Одоо 3 хүүхэдтэй, 1 хүү 2 охинтой. Нөхрийнхөө тухай танилцуулбал болох уу? За манай нөхрийг Баясал гэдэг. Бид хоёр 10 жилийн нэг ангийнхан одоо 6 дугаар ангиасаа нэг ангид ороод тэгээд би 18-тай манай хүн 20-тай хормоо хийгээд нэг гэрт орж илаа. Одоо хормын 28 жилийн болох гэж байна. Анхны арайхан шүү дээ. Тийм. Ер нь бол боддөө шүү дээ. Ер нь ингээд нэг юм анхны хайр ч гэдэм үү ингээл нэг юм дурлалаа тий гинт амар ингээл авалзаа ч юм уу. Тэгээ тэрнээсээ илүүтэйгээр нөгөө юм найзуудын хайр гэдэг илүү уддсан болов. Яагаад тэгэхээр би бинийг аягүй сайн ойлгоод яг юм найзалж нөхөрлөөд явцсан улсууд энэ өөрөө зөвхөн одоо юу гэдгийг нэг тийм дурлалын харьцаа гэхээсээ илүүтэйгээр илүү найз нөхөр ихнэр нөхөр тэгэл бараг л ээж хүү аав охин гэдэг шиг ингээ бүх төрлийн хайрууд ингээ нөгөө нэгдэж байдаг учраас илүү олон жил хамт байдаг илүү бат их байд юм болоо гэж боддог шүү дээ. Одоо тантай мэрэгжил нэг байна уу? Ямар салбарын манай болохоор олон улсын харилцааны мэрэгжилтэн. Гэхдээ яг дипломат талаараа бол дипломатчаар бол ажиллаагүй. Одоо даатгалын салбарт ажилладаг. Тийм даатгалын брокеринг компани ажилладаг. Ийм залуу байгаа. Иргэдийн донд нэг ийм масс ойлголт байдаг. Улс төрчдийн хүүхдүүд бол одоо амархан хөлөө олчдаг бүх юм бэлэн байдаг
гэдэг ойлголт өгдөө шүү дээ, тий. Тэгэхээр таны хувьд хэрхэн одоо та хоёрын маань хувьд голгоомжтой бодож хоёрын одоо амьдралуудаа босгож чадчихсан бэ? Яг одоо бүр ингээд бүх зүйлээ бэлдүүлээл юу гэдгийг унаа машин, байр, сав гэдэг юм уу. Тэгэл ажил төрөл компани бэлэн байдаг ч гэдэг юм уу. Тэр бол зарим хүмүүсийн хувьд тийм байдаг баг. Миний хувьд бол угаасаа сэхэтэй айлын хүүхэд. Тэгээ ер нь бол яг арчлын ихэнх үед л одоо тусдаа гарчлаа шүү дээ. Тий. Тэгээ тэр утгаараа ч тэр ер нь бол би хувь хүнийхээ хувьд ч гэсэн боддог бодол маань хүн ер нь өөрийнхөө авч явах хэвээр ямар ч гэсэн өөрөө хөлдрөө зөксөх хэвээр хүнд ингээл нэг гай болол зэргүүл болоод ах шаардлага байхгүй гэж боддог байхгүй. Тэгээ тэр утгаараа бол мэдээж анхны хүүхдээ гаргаад яг анх гэр бүл болж байхад бол бас дэмтэй дэмтэй хэлгүй яах вэ? Тэгэл ээж автагаа бас хамтдаа байгаа түүгийн маань бас нэг 2 нас хүртэл нь өсгөлцөөд тий. Тэгээд хүүгээ 2 настай хахад би угаасаа герман руу мастер сургуультай явсан. Тэгээ манай хүүтэйгээ хамт бас нэг бараг жил гарan байсан дангаараа тэгээд манай хүн тэнцээ германд бас сургуульд ороод тэгээд бид 3 германд 2 жил гарan яг тусдаа эхлээд анх тусдаа гарсан маань германд тусдаа гарч байгаа гэсэн үг. Тэгээ тэнд яг оюутны тэтгэлэг Германы Эбертийн сангийн тэтгэлгийг авч исэн. Тэгээ тэр тэтгэлэн маань ер нь бол нэлээд дэжгүй тэтгэлэг. Гайгүй хэмжээтэй. Тэгээ тэрийг одоо ингээ яг хүмүүс одоо юу гэдгийг боловсролын сангийн зээлээс авсан тий тэрүүгээр одоо ингээл амьдралаа болгоо явчихсан өөрөө төлөөгөө гэдэг юм ярьдаг л та. Тэгээ тухайн үед бол яг анх явахдаа 1 жилийн тэтгэлэг аваа явж исэн. Нэгэнт энэ газар нь ирсэн юм чинь бас боломжоор нь хөөцөлтөд яг Герман улсынхаа тэтгэлгийг аваа явъя гэд Берлинд очиж уулзалт хийж байгаа. Тэгэл Дүсселдорф гэл ингээл хотод 2 3 4 уулзалт хийж байгаад ямарсан Эбертийн сангийн тэтгэлгийг авч чадсан. Тэгээ тэрнийхээ үндсэн дээр хүү нөхөр хоёроо бас аваачих боломж гарч байгаа байхгүй. Тэгээ бид 3 тэнцээ ер нь бол нэг 2 жил гарan яг ихний яг тусдаа амьдрах гэдэг амьдралыг үтсэж байгаа. Тусдаа гарч байгаа. Бүх юм толгой дээр тий. Тэгээ төгсөж ирээд яг анхныхаа байрыг манай хадмын тал яг 50%-ийнх нь урьдчилгааг гаргаж өгөөд тэгээд ажлынхаа одоо нөө ажилтаа болсныхаа дараа ажлынхаа шугамар банкнаас одоо тэр үчи ипотекийн зээл гэж байдгүй байлаа шүү дээ. Ерөөсөө орон сууцны зээл байсан. Хүү 1.2 2 3 хавцаа байсан санагдаж байна. Тэгэл эхнийхээ байрыг аваад тэгээ ингээд тусдаа гараад жинхэнэ утгаараа энэ амьдарч эхэлж байсан та. Тэгэл тэрнээс хойш тэр байраа зээлээ төлж дуусаал тэрний дараа дахиж нөгөө байраа зорж урьдчилгаа ээж дахиж нэг арай томруулаад тэгээ яалтчгүй 3 хүүхэдтэй болчих жоом арай том байр эрэхтэй. Тэгээ байраа томруулаад тэгэл тэрнийхээ бас зээлийг ингээл төлөөл тэ. Ер нь бол яг ингээд нөгөө яг л залуучуудтайгаа адилхан банкнаас зээл аваад тэр зээлээ төлөөл ингээл яваал ингээл ер нь залуу босуудын амьдрал үргэлжилдгээрэл үргэлжлээл тэр хооронд мэдээж автомашин зээл авч байгаа. Ер нь бол яг зээлийн хүү өндөр боловч залуу хүмүүст залуу гэр бүлд бол яалтч авахгүй маш хэрэгтэй бүтээгдэхүүн л дээ. Тэгэхгүй бол одоо тэр мөнгөийг чи хаанаас олох вэ? Хоримтлуулаад жишээлбэл юу гэдэг хоримтлуулаад хизээ тэр мөнгө нь нөгөө инфляцийнхаа түвшиндээ гүйцэж очиод байртаа болох уу гэдэг аюу хэцүү байхгүй. Тэгэхээр яг хичнээн ингээд нөгөө олон жилийн туршид төлж байгаа учраас хүн их хэмжээгээр төлж байгаа юм шиг боловч яг үндсэндээ тэр хугацаанд нөгөө байр савтай байх, тийм ээ, унаа машинтай байх гэдэг энэ одоо боломж чи өөрөө бас тэрний төлөө төлж байгаа үнцийн бас энэ зээлийн хүндээ бас ингэ явд юм болов гэж харддаг. Ээж болсон мэдрэмжийг бас эргэн санаа тий. Яг ээж болсон өмч бол ер нь бараг нөгөө хүүхдтэй болсноо мэдсэн үеэс л эхэлсэн гэж хэлж болно. Яг ингээл нэг юм миний биеийн дотор өөр бүхэл бүтэн хүн бий болж гин гэдэг чинь те энэ өөр ингээд бүр дотроос ингээ хайрлаад ингээ хайр урсаад идэг. Тэгэл бид хоёр чинь нөгөө хүүгээ гидсэн байхад угаасаа ингээ хүүтэйгээ ярьдаг те том хүн маань яаж ч өөртөө жоох нэг ч хэлэх үү те 18-тай 20-тай залуучууд байгаа шүү дээ. Анх хүү маань 97 оны 12 сард одоо шинэ жилд өгч яхад төрсөн. Тэгээ хүүгээ төрснөөс нь хойш л ерөөсөө
яг эхний 10 сар бол салгаагүй биенээсээ. Тэгэл байнга яг ингээл надтай л байж байдаг. Дээрээс нь ер нь тэр хооронд за нөгөө оюутан байсан болохоор хичээлээ дуусгах, дипломын ажлаа бичих, дипломоо хамгаалах гэдэг ийм ажлуудтай байсан. Боловч гялс хичээл дээр очиж сургууль дээр очиж юм хийж л хурдхан шиг өөгрөөгөө яараал те. Тэгээ ер нь бол ээж болох мэдрэмж гоё л доо. Үнэхээр гоё. Тэг үнэхээр гайхалтай. Тэгээд хүүхийнхаа дараа 2 охинтой. Тэг 2 охиныгоо ч гэсэн яг ингэж бүр ингэж хүлээж охтуудаа гаргасан. Тэгээд ер нь бол би яг ингээд нөгөө угаасаа нөхөртөө ч гэсэн хэлдэг. Яг миний ингээд хамгийн хайртай гэдгийг өмнөөс нь ингээд өгч чадах хүн гэж бодох юм бол би 3 хүүхдийнхаа төлөө л өгч чадна. Бусдыг бол хэлж мэдэхгүй гэдэг байхгүй. Тэгэхээр таныг одоо явуулж ирөө. Тэгвгүй тэр бол ойлгомжтой. Манай хүн ч гэсэн тийм ойлгож байна гэж байгаа. Ер нь эмэгтэй хүний нэг тийм одоо эмэгтэй амтны гэдэг юм уу? Зүн соён тэгээ бас нэг юм байглаас заягдсан байд юм шиг байгаа. Тэгээ яг ингээд одоо би амар аимхаа тэг хичнээн аимхаа ч гэсэн яг ингээ хүүхдүүдийнхаа төлөө байх юм бол би юунаас ч яахгүй юм шиг юм нэг юм сонир мэдрэмж төрдөг байхгүй. Одоо ингээд юу гэдгийг ямар нэгэн муу юм хийхдэг ч гэдэм үү те эсвэл одоо юу гэдэг араатай амьтан дайрдаг ч гэдэг юм уу ямар нэг юм болох юм бол би яг ингээл урдуур нь ороод надаас амар хүч гарах байх гэж ингээ бодогдоод идэв шүү дээ. Тий. Тэгэхээр нөхөр маань аль нот хийх вүлээ? Манай хүн болохоор ер нь бол унгаа хотынх. Одоо 3 хүүтэй айл. Манай хүн болохоор айлын багна. Тэгээ манай хадамаа болохоор архитектор, барилгын инженер, архитектор хүн. Одоо энэ хот яг социализмын үед тэгээд яг шилжилтийн үед бол яг хотын ерөнхий архитектораар ажиллаж байсан. Бас яг хот төлөлтөөр ажиллаж байсан. Яг мэргэжлийн хүн л дээ. Тэгээ одоо яг ингээд сүүлийн 20 жил бол маш бухимдангуй байдаг. Стресстэй. Тий, стресстэй. Яа тэгэхээр хот төлөвлөлт гэдэг юм байх ёстой маа. Тэ энэ бүр байхгүй болгочлаа гэл ингээд бүх юм дээр толгоос гисрээд бүр ингээд бухимдаад байдаг тийм одоо бүр юм мэрэгжилтийн хүн багхгүй юу. Тэгээд манай хадам ээж болохоор багш 10 жилийн багш байсан. Боловсролын салбар. Тий, орос хэлний багш. Яг тэр социализмын үед чи ингээд сургуулийн захсуур манай нохоо шиг ааштай амт. Манай нохоос бүр амар ингээд ийм камер юм бол тэгэж шүү. Тэгээ манай хадам ээж болохоор залуудаа 28 настайдаа яг нөгөө социализмын үед чи ингээд сургууль засвараа багш нараараа хийлэгдэг. Тэгэл цэвэрийг бүх юм багш нараа хийдэг байлаа шүү дээ. Тэр үед 28 дугаар сургууль дээр засвар хийж агаад хан нуурахад одоо нөгөө буруу тийшээ нураад яг тэр цаана юм хийжсэн манай хадам ээжийн дээрээс унаад нуруугаа гэмтээсэн. Тэгээ одоо манай үнийг 6 настай байхаас эхлээл тэрэгэн дээр ер нь бол суугаа байдаг байхгүй. Тэгээд хэдийгээр ингээд тэрэгэн дээр суугаа ч гэсэн бүх гэр орныхоо ижлийг гэрээ ингээд аваа явдаг. Тэгээд тэр үеэсээ манай одоо хүн өөрөө айлын баг. Тэгээд яг ах нар нь ч гэсэндээ яг ийм хүүхэд байхаас нь л ээж нь ийм одоо суугаад хэрэгтэй юм хүн байсан учраас тэр нь бол их юм энэрэнгүй зөөлөн хүмүүс байдгийг. Тэгээд дээрэс нь ер нь манай хадам аавч тэр өөрөө яг ийм мэрэгчлэлтэн хүн нэг тийм шуналгүй тэ яг ийм нэг юм сайхан сэтгэлтэй яг өөрсдийнхөө амиг яг тагийн нэр төрөө маш их хэрхэмлдэг ийм гэр бүл. Одоо хадам аав маань тэтгэвртэй гарахт энд Улаанбаатар сувлын яг урталт газар өгч ирсэн. Яг өрхийн 07 гээд. Тэгээд тэнцээ манай хүн бас нэг газар байдаг. Тэгээд энэ хавьч хов хоосон байлаа шүү дээ. Ерөөс ингээл цэлсэн. Ямар ч байшин барилга байхгүй. Тэгээд яг тэр үед манай хадам болохоор яг бүр хэдэн зуун машин шороо асгасан гэдэг үлээ мэдгүй. Тэгэл газараа тэгшилж аваад тэгээд тэнцэнэ нөгөө хадам ээжийг бодож байгаа юм л да. Яг тэр хадам ээж маань нөгөө юм апартмент буюу яг орон сууцны байранд амьдрахад аяг хэцүү болчиход яагаад орж гарч чадахгүй. Тэгэхээр нөгөө агаарт гарахад хэцүү. Тий. Тэгэнгүүт яг ээжийг бодоод яг юм тусдаа жижигхэн байшин өөрөө бариад тэгээ тэнцэн одоо яг ингээл одоо тамбар дээр гэдэг юм уу балкон дээр ээж банк тустаа гарч гарлна тэгээ орж гарахад амар одоо ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг лефт мэв чатмат гэхгүй тэгээд одоо 2000 бараг 6 оны үед юм уу ишигээ нүүж ирсэн. Тэгээд сүүлд бит хоёр
Яг 20 онд ковид өмнө штэ. Нүүж ирсэн. Яг нөгөө хадмынхаа урталт байшин бариад тийшээ нүүж ирсэн. Тэгээ яг ингээ харахад яг манай тэр хавьд бол ерөөсөө тийм амны орон сүнс байхгүй л дээ. Дандаа өндөр байшингуудтай. Тэгээд хүмүүс харахаар станараа бараг л амар гоё газар дээр том байшин тэгэл амар тийдэн. Гэтэ тэр чинь өөрөө нөгөө нэг яг тухайд бид хоёр ч гэсэн яалч байхгүй шээ нөгөө хадмууд руу ойртож ирсэн шалтгаан нь одоо тэр хоёр маань өөртөө одоо хөгшөрч тий айлын отгон хүчин яалтч байхгүй ээж аваагаа асраж тойлж тий яг голомтоос ахиж үлддэг замтай штэ. Тэгээ тэр утгаараа бол ямар ч байсан ээж аваа хоёр бид нартай хамт байх хэвээр. Гэхдээ бид хэд одоо үгдгийн нэг байрлалгаа хамт аваад ч юм уу тий тэр одоо өөрсдийнхоороо байх тэр одоо боломжийг хаах өсөлгүй байсан учраас ямар ч байсан гэрт нь одоо тий өөрсдийнхөө гэрт байгаа. Гэхдээ бид нар хантай тийм ээ яг хэрэгтэй үед Google орчин таагалахад Google орчиж байгаа. Тэг хүүхдүүд ч гэсэн эмээ өвөд орчхаа чөлөөтэй амарч штэ тий. Тэгээ энэ ч нүүж ирээд энэ ч одоо ингээд сууршаад одоо 4-5 жил болчихлоо. Одоо эмэгтэй бас сайн хүртээ сайн адмадтай нэгдэг ч юм бол бас амьдралаа одоо нөгөө аз жаргалтай би болгоод очино л гэсэн үг шүү дээ тий. Тэг нь манай одоо бэр ихчнэр бас маш сайн өсгөөчүүд байдаг. Одоо ээж аавд бол маш их тэмтэй. Хадам сайтай байх гэдэг өөрөө бас их чухал байдаг юм бол одоо тэр чи яалтч байхгүй. Одоо нөгөө хүний хүүхдтэй сууж байгаа шүү дээ. Одоо би ч гэсэн өөр дөр боддог байхгүй. За ингээл яг миний охиныг нэг хүн тий охин нэг айлын хүүхдтэй суун миний хүү бас нэг айлын охин дагуулад ирнэ. Тэгээ тэгэхэд тэрэнд нь би яаж хандах бол тий би яг ингээд нөгөө одоо жишээлбэл үгүй энэ ажилгүй юм ч гэх юм уу тий өөр нэг зүрхэн юм шиг тий эсвэл одоо юу гэдэг үгүй энэ дээр нэг ингэчгүү дээ гэдэг ч юм уу хүн ингээд яалтч байхгүй нөгөө өөрийнхөө хүүхдийг л илүү хайрлт юм шиг. Тэг ингээд анзаараад тахаар яг ингээд нөгөө бас онгоонууд зөндөө гэдэг штэ яг ингээд нөгөө бэрийнхээ тухай ярихаараа нэг өөр юм ярьдаг тий. Гойста нэрээ ингээл гэр орны ажиллаа хийхгүй юм ажлынхаа хажуугаар нэг цаг зав гаргаад нэг хоол унд хийчихэд яадаг байна. Тэгэл тэгснэ үгүй манай энэ охин одоо юу ажилтай юм байж хажуугаар нь бас гэр орны ажил гэл өөрийгөө зовоох юм. Тэр хөргөө одоо туслах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр чи эн чинь те яг ингээд нэг юм адилхан айлын хүүхдүүд адилхан л айлын эхнэрүүд адилхан л ажилтай байгаад байдаг. Яг л адилхан айлын хайртай охтууд байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд нөгөө нэг юм өөр юм хүсээд ингээд дээж болохгүй учраас нэгэнд хатан болно гэдэг бол өөрөө бас насанд хүрчихсэн хүүхэд нь өөрөө хүнтэй сууж ийн гэсэн үг шүү дээ. Тийм болохоор яг ээж аавын зүгээс л тэн дээр бас нэг ухаан гаргах хэрэгтэй юм болов тий? Ямар үед нь яаж харьцах вэ? Ямар үед одоо өөрийгөө бас нэг бодох тий? За би нэг арай дэндүүлээд байгаа юм биш байгаа тий? Эсвэл энэ ингээд миний охинтой адилхан охин тий? Эсвэл миний хүүтэй адилхан хүү шүү. Тэгээд тэр талаас ингээд нэг хайрлаад бодох юм бол хүн болгоноос өөрөөр л харьцах байх л та нэг хүний хүн гэж харахгүйгээр тий. Гочгой даргын зээ охин улсын хурлын гишүүн. Гэтэл охин нь гишүүн. Ингээд бодохоор тааш одоо айлын том охин гэхээр охинтойгоо их хурлын гишүүн болсон юм уу? Яасан одоо нөгөө цэнгүүн гишүүнтэй. Харин нэг тийм яа одоо яг цэнгүүн гишүүн манай хүүтэй онж бол да. Тэгээ 97 оных ахгүй. Тэгэхээр яг оны хувьд бол байж болохоор тий. Хүйсийн хувьд болчиход байгаа юм. Тэгээд яг яагаад тийм мэдээлэл гарсан бэ гайхаад байгаа. Яг цэнгүүн гишүүнт бол манай одоо ямар сайндаа очиж асууж байгаа байхгүй ээж аваасаа. Үшин цэнгүүн гишүүн чи манайтай ямар нэг хамаатай юм байна уу? Тэ хамаатан садан ч юм уу те үеэлж гэдэг юм уу? Одоо бас тийм байна уу гэх тиймэрхүү. Ер нь бол ямар ч холбоо хамаарал байхгүй. Надад зүгээр хөөрхөн санагдаад тэгээд үгүй яах вэ одоо хүмүүс тэгээд яг тий яг яагаад чи нэг тийм одоо мэдээ яваад илээ. Тий ямар сандаа шоглоод нөгөө их хурлын гишүүдтэйгээ тэгжээс ахгүй. Тэнгүүд би чи ямар хөөрхөн охинтой болчихваа. Бэрээ болгоод авчдаг юм уу гэж ярьжсэн. Тий. Танаа том хурчин цэнгүү нэртэй. Үгүй. Өөр нэртэй. Тэгэхээр 2000 би одоо оны буруу хэлээд ээж магадгүй шүү. 2015 оны 10 сарын 16-нд Гочгой даргын 3 охин хурмайсан, 3 хүн зэрэг хурмайсан гэж яриад тахыг. Гэтэл та болохоор арай ихтэй ингээд таны ярианаа сонсохоор хурмайсан юм шиг. Гэтэл тэр дунд таны нэрийг батсан. Яг 10 сарын 16-нд охтод нь хурмайсан юм уу? Хөгөд нь хурмайсан юм уу? Мэдээлэлээ сайн нэгтэлж байгаарэ гэдэг нь тэр байхгүй юу? Тэгээ 15 онд ч юм болохоор манай 3 эрэгтэй дүү
Одоо би түрүүн яг ярьсан шүү дээ. Бид нар тий 2 эрэгтэй дүүтэй. Тэгээд манай аавын одоо том эмэгтэй дүү буюу яг доотлынхаа эмэгтэй дүүгийн 3 хүүхэд байдаг. Тэгээд аав нь болохоор нэлээд эрт одоо баг дүүг баг төрөөгүй хахад өнгөрцөн гинти ослоор тэгээ ээж нь бас өнгөрөө тэгээ тэр 3 маань бүтэн өнчрөөд тэгээд тухайн үед нь ээж аав хоёр маань яг ингээд айлын хүүхдүүдийг ишин тишин салгаад явах вэ нэг айлын 3-ыг хамтд нь өсгөчийгээд тэгээ арай боломжтой байр савнаж боломж байна гэдэг. Тэгээд манайх ирээд тэгээд одоо яг хамгийн бага эрэгтэй нь болохоор манай 2 эрэгтэй дүүтэй эрэгтэй яг ойролцоо байхгүй юу? Одоо эрэгтэй дүүгээс нэг дүү тэгээд бага дүүгээс нэг дүү рүү хах гэдэг ийм үеийн 3 бандтай болчихж байгаа. Том эмэгтэй дүү нь эмэгтэй нь болохоор манай яг эмэгтэй дүүгээс нэг дүү тэгээд дунд нь 2 эрэгтэй эмэгтэйгийн дунд дахиад нэг охин байгаа. Тэгээ ер нь бол үндсэндээ энэ 7-гийн 4 нь эмэгтэй 3 нь эрэгтэй байхгүй юу? Тэгээ яг 15 онд хүмүүс бас аюу сонирхож исэн. Тэгээд яг ингээд нэг айлын хүүхдүүд хамтдаа хурмаа хийн гэдэг чинь бас содон тохиолдол, ховор тохиолдолж байгаа. Яг ингээд яг нэг нэгээр нь хурмаа хийн гэдэг чинь өөрөө зардал мөнгө ингээл хэцүү шттэ. Тэгээ дээрэс нь ерөнхийдөө урьсгадах чочод ерөнхийдөө нэгдөө. Тэгэл манай ээж за ер нь гуруулангийн хамтд нь хурмаа хичээл яадаг юм. Гэт яа тэр нөгөө хоёр нь одоо гэдгийг ахынхаа хурмыг хүлээгээд байдаг. Нөгөө дахиад ахынхаа хурмыг гэдэг ингээд би биенийхээ хурмыг хүлээсэн. Ерөнхийдөө нөгөө хүүхдүүд нь төрсөн бас яг ингээд хурмаа хийхгээ хүлээжсэн. Тэгээд яг 15 оны 10 сард штэ 3 эрэгтэй дүүгийнхаа хурмыг хийсэн. Тий. Тэгээ тэр үед бол бас нэлээд мэдээлэлүүд түгээл тараал тэр дунд нь би одоо тэр чи юу вэ? Хаа вэ? Сайн тэр хурмаа хийж гисэн хүмүүний нэр бас явж лээсэн. Ер нь бол манай ариун шиг гэдэг яг миний доотлын дүү. Бит хоёрыг аюу холдог байхгүй юу хүмүүс. Манай ариун нач нь болохоор бас аюу мундаг. Тэр үед би чи нөгөө тусдаа бие даагаад гэр бүл зохиогоо явцсан учраас ер нь бол нөгөө аавын гэрээс гараа явцсан. Ихт гараа явцсан. Тэнгүүд хүмүүс намайг ер нь мэддэггүй. Манай ариунаг болохоор сайн мэддэг. Яг тэгэхээр ариунаа яг ингээд нөгөө аавын хажууд бүх сонгуулийн ажлаар хамт явсан. Тэгэл ингээд янз бүрийн хүлэн авалтын тэр чи манай ээж өөрөө нөгөө би мут болохоор тиймэрхүү юм дургу. Тэгэл яг ариунаа маань хамт явдаг. Тэгэл аавын хажууд яг хань бараа болоо явдаг. Тэгэхээр нөгөө тухайн үед тэр нөгөө улс төр туртай байсан, оролцоотой байсан тэр охин л одоо гişүн болчлаа гэж хараад байгаа байхгүй юу? Тий. Тэгээ яг ингээд харьцуулаа зэрэгцүүл харах юм бол битэр шил өөрлөлтөө. Тий. Тэгээд ер нь бол андуурагдаал яваад байд. Тэгээ заримдаа би эрдэм гişиг болцсон ч явж идээн. Тэгээд тэгэхээр 30 дарга маань бол нийтдээ 7 хүүхэд өсгсөн байна шүү дээ тий. Тэгэхээр 7 хүүхдийн хамгийн том нь бол та болж таарад байна. Тэгэхээр 7 хүүхдийн маань 4 нь бүсгүй 3 нь залуу болж таарч байна. За тэгэхээр цэнгүүн гişүнтэй бол ээж хоёр бол биш болж таарч байна шүү дээ. 16 оны сонгуульд 30 дарга ялагдсныг тооцвол тэрний өмнө царын ганц нэг л удаа ялагдсан түүх байдаг шүү дээ. Ганцхан удаа. Маш олон жил бол хангаагаас сонгогдсон. Тэр ялагдахтаа бол магтаалсаар агаад ялагдсан гэдэг тийм. Тэр чи яг нөгөө тэр чи хэдэн он бэлээ? 2000 оны сонгуул ахгүй. Тэгээ 2001 онд ерөнхийлөгчийн сонгуультай байсан. Тэгэнгүүтгүй одоо ганцхан даргаагаа тий одоо нэр хийж яах вэ? Бас нутгийн ахгүй тий. Тэгээд одоо гончгоогоо ерөнхийлөгч болгоё хэдүүлээ. Ерөнхийлөгчт нь дэвшүүлээ. Одоо ингээ гишүүн болчих юм бол ерөнхийлөгч болоход хэцүү болчихно гэд тэгээд нэг 20 онд онцсон түүх байд юм аа. Тэгээд 2001 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд тэн дээр бол бас яг ингээл гэр бүлээрээ ажиллагдал ажиллаж исэн. Тэгээд тэгэхэд бол бас болчоосоо гэж бол хүсэж исэн. Тэгсэн бол ерөнхийлөгчийн институт гэдэг юмыг арай өөрөөр харуулах байсан болов би бас хувийн хувьд боддгийг. Одоо ингээд аавар тань ч юм уу гэр бүлээр тань ингээд харахаар ардчилсан намын гишүүн болчмаар автоматар харагдах юм. Гэтэл яаж яваад ер нь хүн намайг сонгоод хүн ам руу орчихсон юм. Би бол ер нь улс төрлөө орохгүй гэжсэн хүн байхгүй юу. Тэгээ гэр дотроо бол ингээд улс төрөөс хол байдаг нөхдүүдийн нэг байхгүй юу. Тийм байсан. Тий. Тэгээд тухайн үед бол угаасаа нөгөө гэр орон хүүхэд чуухад ажил төрөл гэл ингээл ерөөсө бүх юм ингээд аваалгах хэвээр юу тэр улс төр. Тэгээд дээрэс нь яг улс төр гэдэг бол өөрөө маш бохир. Би энэ дотор ер нь одоо дотор нь ингээд уусаж байж удаж чадахгүй.
гэдгээр дээрэс нь ээж аав ч гэсэн ер нь бол чиний юм биш гэдэг байдлаар ханддаг байсан. Тэгээ би ч одоо өөрөө нөгөө эрт хүнтэй суудсан болохоор ерөнхийдөө тэгээд нөгөө анханасаа жижиг компанид ороод яг ингээ хүмүүстэй тулаад ингээд явцсан. Тэгээ нэг тийм одоо тодорхой хэмжээнд эрхэлсэн гэдэг юм уу? Тэгээ ийм янз бүрийн муухай юмд холдоогүй ингээд явцсан. Учираас улс төр бол чамд хэцүү хатуу гэдэг байсан. Тий. Тэгээд ер нь бол нэг 15 оноос хүн намыг сонсч эхлээд тэгээ тухайн үед яг ингээд манай үеийн залуучууд яг ингээд хэдүүлээ өөрчлөлт хийх ёстой тий. Яг бүх юм ингээд ийм одоо ийм улс төр бохир гэдэг юмнаас өөр болох ёстой. Энэ улс төр гэдэг юм чинь төр гэдэг чинь бид нар одоо тий иргэдэд төлөөлөөд бодлого шийдвэр гаргаад энэ улсын чинь амьдралыг сайжруулах, энэ улсыг хөгжүүлэх энэ юмны төлөө дуурах ёстой. Өөрсдөө толгойд байгаа мэрэгсэн одоо туршлагдсан энэ зүйлсээ энэнд зориулах хэрэгтэй байна гэдэг юм ингээл сонсогдоод эхлэхгүй юу? Яг ингээл чихэнд ингээл. Тэгээ дээрэс нь би ер нь бол нөгөө чуулганы хуралдааныг аяг хүздэг байсан. Санагдахгүй байсан ч гэсэн тийм. Тэр чинь улс төр гэдэг талаас биш. Би ч хуульч хүн байхгүй юу? Тэгээ хуульч учраас яг ингээд нөгөө хууль хэлцэх процессыг аяг сонирхдаг. Тэнд чинь одоо миний хэрэгжилж байгаа хуулиуд байна тийм ээ. Миний яг одоо үйл ажиллагаанд одоо ажилд хэрэглэгдэх тэр хууль тогтоомжууд чинь тэнд л яригдж байгаа шүү дээ. Тэг ингээд нөгөө нэг чуулганы хуралдаан үзээд ингээ явангууд яагаад ингэж сонгогдчоод тийм ээ энэ их цагийг зарцуулаад зөвхөн яг энэ ажлыг хийжээж яагаад гэрийн даалгавраа хийхгүй орж ирд юм бла яагаад өөрчилсөн байдлаар нэг юм танин мэдхүүн асуултуудаар яагаад энэ цагийг ингээд үрээд идэм болоо яг энэ асуудлыг ингээд яг гой цогцоор нь шийдэд явах боломж байж тээ гэж ингээд нөгөө харагдаад байдаг гэсэн байхгүй. Ингээд дотор ингээд бохимдол төрөөд байдаг. Тэгээ энэ дэр ингээд нэг мэрэгжлийн хүмүүс ордог болоосай тий. Яг энэ дэр ингээд илүү яг ингээд нэг тас цогсон хүмүүс ингээд олон болоосай. Тэнд бол бүгд тийм биш тий. Бас тийм ч мундаг гişүүд байдаг. Тэнгүү тэд нарыг ингээд илүү олон байгаасай гэж хүсдэг гэсэн байхгүй. Тэгээ илүү одоо нөгөө нэг юм одоо эн чинь өөрөө нэг тийм улс төр гэдэг юм чинь зүгээр л нэг юм зурагтаар гарах ажил биш. Энэний чинь цаас маш их бичиг цаасны ажил байгаа. Тэр зөвлөхүүдийг ажилуулдаг гэсэн үг мэрэгжилтнүүдийг ажилуулдаг гэсэн чинь гол нь тэр болгоны чинь зангидаад бодлого болох ажил нь гишүүний ажил байхгүй. Тэгэхээр яг энэ ажлыг одоо нэг юм сайн хүмүүс ороод хийдэг болоосай гэдэг ингээд хүндлэнгээс боддог ус. Тэгээд 20 онд яг 20 оны сонгуул болох 16 оны сонгуул дээр би аавыг дагаж ажилласан. Яг архангаад штэ. Тэгээд яг сонгуулийнхаа яг нөгөө хуулийн талаас нь зөвлөхөөр нь ажиллаад яг сонгуулийн бүтэн явахгүй 2-3 сар хамт ажиллаад тэгээд тэр үед бол энэ бол биш юм байна. Яг одоо тэр чинь одоо арчлан сайн хүмүүс ч байгаа бос болж бүтгүй ч юм нам доторх уур амьсгал бол надад юусэн таал биш биш биш. Тэгээ яг юм одоо яг нэг юмд зорьцсон тийм ээ яг л энийг хий гэдэг ийм одоо сэтгэл зүрэхтэй хүн ховор харагдсан байхгүй. Тэгээд за энэ дотор бол ингэж явна гэдэг бол хэцүү юм байна. Тэ аавд ингэж хандж байгаа хүмүүс тэ буцаагаад жишээлбэл шинэ хүмүүс ямар аах. Энийг өөрчлөн гэдэг бол дотор нь ороод өөрчлөн гэдэг бол хэцүү юм байна. Тэрэнд орол зүгээр цоо шин өнгийг цоо шин одоо мэдрэмжийг энэ улс төрт оруулж ирэх хэрэгтэй байна. Тэрнээс биш тэр одоо энерги болж бүтэхгүй байгаа юмыг дотор нь зэгцлэх гэж зарна гэдэг бол өөр хэцүү юм байна. Тэр яг хувь хүнд бодогдсон байхгүй. Тэгээд тэр үед ингээд нөгөө нэг 16 оны сонгуулиар аавыг яг ингээд нөгөө сонгуулиар унахад нь бол би амар харамссан. Яагаад тэгэхээр яг тэнд байх одоо тэнд өрсөлдөөд гарч ирж байгаа хамт одоо өрсөлдөөд гарч ирсэн юм аа штэ. Одоо Ж Мөнхбат бол яг тэр тойргоос нь гарч ирсэн байхгүй юу? Тэр хоёр тулж өрсөлдсөн. Тэгээ тэн дээр бол надад амар харамсалтай санагдсан. Уг нь яг гишүүнийхээ хувьд тэр одоо бодлого боловсруулахад тэр одоо хинийх нь толгой илүү хэрэгтэй вэ? Хинийх нь оролцоо илүү хэрэгтэй вэ гэдэг талаас сонголтоо хийсэн бол тэн дээр ямарч одоо эргэлзээ байгаагүй байхгүй. Тэгээ тэн дээр бол харамссан. Тэгээд ер нь бол тэрнээс хойш улс төрөөс холдсон. Дахиж сонгуулийн мөр бол ороогүй шүү дээ. Тэгээд 20 онд болохоор за яа би ч гэсэн сонгуульд оролцоод үзье. Тэгээд би дай одоо би ямар ардын намд орох биш. Арчлан намд орох биш. Би тэр дотор бас нэг тойрог аавн тэ ингээл тийгнгээл нэг юм улс төр гэд нэрлэлчихсэн нэг юм ядаргаатай юм лөө би бол ормооргүйс баг.
Тэгээ тийм учраас за би даагчаар ороод үзье. Ер нь сонгуул гэж юм байдаг мэдрийгээд Эрдэнэтэд би даана гэсэн явж байхгүй юу? Өөрөө дотроо шүү дээ чинь 2 сард. Тэгсэн явж байгаад яг хүн намынхантаа таарсан. Тэгээд хүн намд ер нь бол одоо хүн намын дорж чанд дарга тий найдлаа дарга дорж чанд дарга өдөртөх зүйлийн дарга байсан. Гантлаг ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Тэгээ мөнх соёл, ган зориг гэл ингээд нөгөө золж аргал тий. Эднэрийг болохоор би угаас эртнээс мэддэг. Нөгөө одоо гаргасан ном энтрийг нь бол уншдаг. Тэр нь одоо уулзалт цуглаан дээр нь бас очиж ирсэн. Гэхдээ энэ хэд маань намайг мэдэхгүй л те. Тэг чимээгүй хүн шиг ерөнхийдөө одоо хөндлөнгөөс хараад явдаг байсан. Тэгээ яг тэр хэдтэйгээ уулзч таарад тэгээ тэр хэд маань үгүй чи өнгө хүн нам гэд бид нар ийм залуучууд ингээд өөрсдөө хөлтөөрөө босгоод яг 20 оны сонгуул бид нар орч чадах боломжтой болчоо байж байна. Илүү өргөжөхтэй, илүү яг бид нартай адилхан үзэл бодолтой, цаашаага яг адилхан зорилготой ийм хүмүүстэйгээ бид нар нийлээ явмаар байгаа. Бид нартай нэгдээч гэд. Тэгээ тэр эдтэйгээ уулзаад нэлээ олон хэд хэдэн уулзалтууд тэгээд тэн дээр бол яг ингээд Наранбаяр багш тухайд одоо манай хоёр охин чи шинэ Монголын байхгүй. Тэгээ Наранбаяр захирлынхаа аягүй хүнддэг. Ер нь аягүй мундаг хүндээ гэдэг ингээ хардаг байсан. Тэгээд тий. Тэгээ Наранбаяр огш маань бас байсан. Тэгээд 20 оны сонгуульд Нараа огштойгоо хамт Баян зүрхт нэр дэвшгээр болоод нөгөө юм би даагч Эрдэнэ мэрдэнд байхгүй. Тэгээд Баян зүрхт нэр дэвшээ сонгуульд оролцоо явсан. Тэгээ тэр бол надад бас аягүй том туршлага. Тэгээ бас аягүй шинэ мэдрэмж байсан. Тий. Тэгэл тэрнээс хойш ингээл хүн намтайгаа хамтдаа явсан. Тангараг өргөх хүчтэй юу бодож байна? Нөгөө тангарагын үг өсөг болгон бол цаана өөрөө миний нөгөө надад яг нэг юм хариуцлага болж сонсогдчихсэн. Тэгээд яг тангарагаа уншихтаа бол нэг юм арай нэг юм миний хоолой арай өтгөн гэх юм уу би чи өөрөө нэг юм нарийн хоолойтой шүү дээ. Тэгээд тангарагаа уншихтаа бол яг төвлөрөөд тэгээд ер нь бол тайвш яг сандарчаад яг энэ дээр гараад бол харьцангуй тайвширсан. Тэгээд төрийн далбаанаас айдас аваад сүлдэндээ ёслоод тэгээд нийт одоо чуулганыхаа танхимд шинэ хамт олонтойгоо мэдчлээд тэгээд өнгөрсөн. Ер нь бол тангараг өргөх ёслол өөрөө яг тухайн хүний хувьд яг ямар ажил хийхээр зарад ороод ирв. За одоо ингээл чиний ажил эхэллээ шүү гэдэг яг тэр мэдрэмжийг бол айгүй чухал үг юм лээ. Чагсаалтаар орсон гишүүд болон тойргоос сонгогдсон гишүүд хоёрын хоорондын ялгаа нь юу байна? Яг энэ чагсаалтаар гэж орж ирснээрээ тэр чагсаалтад одоо намууд өөрсдийнхөө бодлогыг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тийм ээ. Өөрсдийнхөө одоо үзэл баримтлалыг төлөөлөл болгох ийм хүмүүсээ чагсаалтандаа бол нэр зоож оруулж байгаа. Энэ утгаараа нэгэн намын чагсаалтаар ороод ирсэн хүмүүсийн хувьд бол яг одоо нөгөө одоо тойргоос үл хамааран ерөөсөө нийт одоо Монголд амьдарч байгаа болон гадаадын амьдарч байгаа иргэд бас байгаа шүү дээ. Тэгэхээр тэднийгээрийнхаа бүх одоо ашиг сонирхлыг төлөөлөх, тэдгээрийнхаа дуу хоолойг илэрхийлэх тийм одоо төлөөлөгч болж сонгогдож байгаа учраас яалтч байхгүй одоо илүү том одоо нэг жижиг тойргийн эрх ашиг гэхгүйгээр ажиллах ёстой болж орж ирж байгаа. Ер нь тэр тал руугаа ажиллахад ч арай амар байд юм байна. За цаашдаа ингээд мэдээж улс төрийн карьераа 4 жилээр харахгүй байгаах гэж би бодож байна. 2028 он. За ингээд араасаа 32 хоног гэл 4 жилийн зайтай сонгуулиуд явагдана. Тэгэхээр 28 онд магадгүй одоо тойргоос буюу одоо аавынхаа гардаг байсан хангаан бүс рүү ер нь явах бодол байгаа юу? Яг уу одоороо бол би яг миний хувьд бол за би яг энэ ажилд тэнцэж чадах нь уу тийм ээ сонгогчдынхаа болон намынхаа өсөнд үүрэг даалгавар хариуцлагыг яг хүлээж чадхаар байна уу гэдэг дээрээ бол өөртөө өөрийнхөө хийж чадах хэмжээнд тултал ажиллана гэдэг бодолтой сууж байгаа. Яг одоогоор бол энэний дараа тэгнэ гэж ярихад бол хитрхи эрт байна. Тэгээ 4 жилийн хугацаа гэдэг бол урт хугацаа. Сая бол одоо нэг л намрын чуулган нэг л сезон явлаа штэ. Тий. Одоо хаврын чуулган эхэлнэ. Хаврын чуулганараас нэлээд олон хуулийн төслүүд одоо хилцэгдэхээр бас өргөн баригдахаар боловсруулагдаад санаачлалын төвшөнд бас явж байна. Тэгэхээр энэ тал руугаа бол одоохондоо илүү төвлөрч ажиллаж байна. Монгол улсад хэрэгтэй байж чадах юм байна. Би яг энэчээ байвал илүү хэрэгтэй байж чадах юм байна гэдэг итгэл үнэмшил байгаад цаашаага тэр одоо хариуцлага үүргийг илүү над руу дахиад
хүлээлгэх. Тэгээ тэр хүлээлт байх юм бол 28 оны сонгуульд оролцоод явхад бол ер нь бол яг хөө цаашдаа нэгэнтээ эхлүүлсэн ажил бас дутуу 4 жилдээ амжуулж чадаагүй ажлуудыг цаашаа үргэлжлүүлээд явах бол хүсэл байх л та. Ногоон торгон дийлэр голчихсон гоё харагдчихэв. Одоогоос Монгол түмний одоо сар шин юм баяр болох чинь тий. Тэгэхээр бэлтгэл ажлууд их байна уу? Байлын гэрээ эцэгтэй, заав ээжийн охин гэх тал бууцыг ажлууд их байгаа. Харин тий одоо тэгэл яг нөгөө одоо яалтч байхгүй л бид нар чинь сар шин гэдэг маань нөгөө зочин их ирнэ. Тэгэхээр зочин их ирэхээр хамгийн хурдан одоо бэлдэж чаддаг холчин л өөрөө бууз юм биш үү? Хөлдөгөө тавьчихдаг. Тэгээ тэр утгаараа энэ уламжлалгаас хадгалагдаад явахаас өөр арга байхгүй. Тэрнээс хүн болгонд бид нар явж ирэхээр нь хоол утгал байна гэж байхгүй шүү дээ. Тэгээд хоёр талдаа бас бууз хийх ажлууд ер нь бол нэлээд эрчимтэй явж байна. Тэгээд яг энэ жил болол би жоохон хойрогшоод л байна л да. Нөгөө яг цаг зав маань бас гарч өгдөгөө. Тэгээд нөгөө нэг охиныхаа ажлыг, бэрийнхээ ажлыг жоохон цалгардуулах маягтай байгаа. Дээл хувцсны хувьд бол ер нь одоо нөгөө нэг манай аав ч өөрөө байнгын дээл өмсдөг. Дээлж гоё их цагтаг. Тэгээ ээж ч гэсэн бас дээл олонтой. Ер нь бол дээл өмсөх. Одоо үндснийхээ хувцсанд бол дуртай гэр бүл. Одоо энэ дээл гэхэд манай ээжийн дээл 20 жилийн өмнө өмсөжсэн дээл нахгүй. Тэгээ сая их хурлын гишүүн болоо сонгогдоод тэгээ ээжээс очиж энэ дээлийг харсан. Хангар өөртөө энэ дээл тэгсэн үү? Биш. Тэр нь бол яг миний өөрийн дээл. Тэгээ намайг яг 20 оны сонгуульд ороход бас одоо дээлтэй яг өөрийн гэсэн дээлтэй байх ёстой тий. Тэгээд яг өөртөө зориулаад бол нэг 2 дээл хийлгээд тий хийлгүүлээд тэгээ яг тангараг өргөхт бол өөрийнхөө дээлийг өмсөд тэмдгээ зүгээд тий тэгээ тангараг өргөсөн. Тэгээд ээжийнхаа дээлүүдийг бас өмсөх дуртай. Ягаад тэгэхээр нэг тийм тайван мэдрэмж. Тий нэг тийм гоё байдгийн. Тэгээ яг нөгөө хүүхэд байхдаа яг ээж ингээ яг тэрийг өмсөж яхад ингээ айгүй гоё харагддаг тий. Ингээ нэг ээжийн хувцсанд оролцдог штэ. Би яг энэ хувцсыг л өмсөхийнсэн гэл тий энэ тэгж боддог, хардаг байсан. Учираас яг нэг ээжийн бас нэг хэдэн дээлүүдийг өөрийн болгож авсан байгаа тий. Ер нь одоо ингээд залуучууд маань гэр бүлийнхаа харилцааг одоо ингээд бат их авч үлдэхийн тулд юун дээр илүү анхаарал одоо цогцолтой байдаг юм болоо. Таны хувьд одоо туулж өнгөрүүлсэн амьдралаа эргээд харвал юу гэж хэлмээр санагдав? Яг ер нь зөвөр ингээ анзаараад хахад хүн нөгөө ер нь бол нэг аливаа зүйл чинь нэг юм өгөө аваа гэж байдаг штэ тий. Тэгэхээр авахын дэндээд эхлэх юм бол ерөнхийдөө нөгөө талд авах нь багасаад эхэлнэ дээ. Тэгээ тийм учраас илүү нөгөө нэг хайр гэдэг юм чи өөрөө өгөхийн нэрл гэж боддог. Тэгэхээр илүүтэйгээр одоо жишээлбэл хосууд одоо амиа хичих буюу одоо гэдэг миний л гэж ингээд нэг юм ертөнц өөрийн тойрч иргэж байгаа юм шиг байгаа дэвэл тэр харилцаа зөвхөн эхнэр нөхөрч гэлтгүү бүх харилцаанд тэр бол өөрөө явцгүй. Яагаад тэгэхээр чамтай яг харьцаж байгаа хүн чинь бас тэ өөрийг нь одоо юу гэдгийг ертөнц тойрон эргэлдэж байгаа гэж бодоод ах юм бол тэр хоёр хийжэж тулахгүй шүү дээ тий хийжэж ивсэлдэггүй. Тэгэхээр тэр талаасаа бол хосуудын харилцаач бай, найз нөхдийн харилцаач бай, ер нь бол эцэг их хөр хүүхдийн харилцаач бай. Аль алин дээр нь би гэхээсээ илүүтэйгээр хоёр тал хоёулаа илүү одоо нөгөө талаа бодоод ингээд харилцаа яваад ах юм бол энэ бол хамгийн бат бөх. Одоо хүлэн зөвшөөрсөн харилцаа явах болоо. Энэ нь өөрөө нөгөө хоёр хүн хоёр биенийгээ хүлэн зөвшөөрөх гэдэг юм дээр айгүй чухал. Хадвал энэ тис хоёр өөр хөндлөн тис хоёр өөр хүн байгаа шүү дээ. Хоёр өөр орчинд төссөн. Тий, хоёр өөр орчинд төссөн. Тэгэнгүүт юу гэдгийг миний л зөв би сайн хүн надтай адилхан болох ёстойгоо өөрчлөлгөөд хичээгээд ээж болохгүй тий. Эсвэл би энэ хүнтэй адилхан болох ёстой гэж өөрийгөө зовоогоод ах хэрэггүй. Аль дундаа л тийм ээ хамтын амьдралын одоо хамтын зорилго гэж байгаа тийм ээ тэр зорилгынхаа төлөө байж ах юм бол одоо өөр хүүхэд хамтын амьдрал тийм ээ ирээдүйн төлөө хамтдаа байж хад би бинийгээ хүлээн зөвшөөрөөд ойлголцоод
ингээд хайрлаад явах юм бол гэр бүлийн харилцаа удаан явах юм болов гэж боддог. За маш их баярлалаа. Сүбэдэ цэгийн сайтаас үзэгчдэд зориулсан бэлтгэдэг тэрэл бие нэвтрүүлгийн маань зочин хамт өргөдөө ирж сайтын хамт олонны зүгээс тавьсан сонирхолтой асуулт болгоно сонирхолтой хариултуудыг өгсөн эрхэм гишүүн танд маш их баярлалаа. Таны цаашдын улс төрийн ажилд их амжилтыг хүсье. За баярлалаа. Гэрэлмаада баярлалаа. Одоо Сүбэдэ сайтынхын цаашдын уран бүтээлд ажилтнанд амжилт хүсье. Мөн одоо яг энэ өөрчлөлтийг өөртөө хийгээд цаашаа одоо хувийн бизнесээ өргөжүүлээд явж байгаа энэ одоо тэрэл бол би гэдэг энэ нэвтрүүлгийг илүү сонирхолтойгоор одоо олон нийтэд хүргэж байгаа. Энд бол маш их талархаж байна. Мөн одоо үзэгч түмэндээ уншигчдаа сонсогчдоо ирж буй сар шинийн мэндийг хүргэе. Сайхан шинэлээрээ. За баярлалаа. Тэгээд айл хийхээс жалтман гих зөвлөлөөрэй. За баярлалаа үзэгчдээ Сүбэдэ цэгийн сайтаас үзэгч та бүхэндээ зориулсан бэлтгэж байгаа тэрэл бие нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарын зочноор Монгол Улсын их хурлын гишүүн Уян гişиг өргөдөө оролцлоо. Дараагийн дугаараараа эрг уулзлаа. Баяртай.